Таадас шууд асууж заяа. Энэ Орос Украины дайн. Тэгээ миний контентыг үзчихээд янз бүрийн мэдээлэл сонсож байгаа шүү дээ. Тэгээ энэ хугацаанд улс төрчдийн хувьд, улсын удирдлагын хувьд, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн хувьд та юу сурч авсан бэ? Жишээлбэл дараагийн сонгуул магадгүй 8 жилийн дараа, 12 жилийн дараа сонгуул боллоо. Ерөнхийлөгчийн сонгуул боллоо. Тэ? Ерөнхий сайдыг сонгох цаг боллоо. Ямар төрлийн хүнийг сонгож авах ёстой вэ? Хэнийг дэмжих ёстой юм бэ? Яг гэх юм бол монголчууд хэдүүлээ бас ямар хандлагатай байгаа юм бэ гэх юм бол тамирчин, жүжигчин, хошин шогч гэх мэтчлэн сонгох хандлага өнгөрсөн хэдэн сонгуулийн үедэд гараад ирсэн шүү дээ. За тэгээ бас энэ social media хэвлэл мэдээлэл тий Facebook, YouTube гэх мэтшин content creator наад шиг хүн улс төрч мөн үү? Тэг бас бодох хэрэгтэй. Зүгээр олон хүний анхаарлыг татж чадна. Мэдээллийг дамжуулж чадна. Мэдээллүүдийн гол юмыг өөр өнцгөөсөө тайлбарлаж чадна гэдэг чинь улс төрч биш байхгүй юу? За ямар шалгуураараа сонгож авах вэ? За тэгээ энэ бас нэг шин төрлийн мэдлэг штэ. Тэ? Өмнө бол намын замаар явж исэн хүмүүс, цүнх барьсан ч юм уу, тэ? Мундаг хүмүүсийн гарч ирсэн. Сингапур улсад супер хүмүүс гарч ирсэн. Та бас миний контентыг үзсэн, тэ? Мабубани гэсэн хүний контентыг харсан байх. Тиймэрхүү хүмүүсийг яаж ялгаж авах вэ? Яг гэх юм бол аюултай юм яг юу юм бэ гэх юм бол гоё ярьж болноо. Ухаантай юм шиг харагдаж болноо. Зөв дүнэлтийг гаргаж болноо. Зөв өнцгөөсөө харах боломж нь гарч ирнэ. Гэхдээ улсаа удирдна гэдэг чинь хэдэн сая хүний тавилан удирч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээ бид нар бас тэр хүмүүсийг томилж байгаа сонгож байгаа учраас аюултай юм байна. Тийм ээ? Хамгийн гол нь жижигхэн улс. Хүн амцуутай. Тэ? Том гүрэнгийн дэргэд амьдарч байгаа хүмүүсийн хувьд. За. Тэгээ би юу сураад авсан бэ гэвэл заяа. Хошин шогч, жүжигчийн хүнийг ерөнхийлөгч, ерөнхий сайд болгож болохгүй юм байна. Яг гэх юм бол тэр хүн насаараа юу исэн бэ гэх юм бол анхаарал татж чадна, жүжиглэж чадна, скрипт уншиж чадна. За тэгээд айгүй сонирхолтой нэг видео олсон. Юу юм бэ гэх юм бол Зеленскийгийн сонгуулийн үеэр хэдэн контентыг олж чадсан. А мне кажется, все будет смена колоссальная в том, что нифига, мы знаем как, мы хотим поменять, и вам всем понравится. Может. За миний хувьд бол юу гарч ирэх юм бэ гэвэл том өөрчлөлт гарч ирнэ. Тэ? Та нарт тэрнээ дуртай байх болно үр дүнд нь. За энэ тэр бомбтон зөвлөх нь заяа. Коломойский. Тэ? Олигарх тэр бомбтон Зеленский гаргаж ирсэн. Быть это эксперимент, но у нас такая ситуация, что уже дальше хуже не будет. А хуже мы находимся на таком дне. За энэ бол эксперимент бол мөн. За тэгэхээр энэ экспериментийг эхэлчих юм бол одоо Зеленскийг ерөнхийлөгч болгоно гэдэг чинь. За тэгээ жүжигчин хүний цаана тэр бомбтон олигарх байна гэдэг чинь тэр жүжигчин тэр ерөнхийлөгч би даасан өөрийнхөө туршхан дээр үндэслэн эрүүл саруул ухаантай хараад бус улсаа ботсон шийдвэр гаргах юм уу? Эсвэл нөгөө том ахыг дэмжих юм уу? Бас аюултай юм байна. Хартаа. За тэгээд эдгээр баг юу сураад авсан бэ гэх юм бол энэ бол контентын эхлэл үе байсан шүү дээ. Одоо Зеленский юунаас олж алтартай болсон бэ гэх юм бол зураг, телевиз гэх мэтчлэн. Тэ? За тэгэхээр өнгөрсөн 6-8 жилийн хугацаанд бас том өөрчлөлт гараад ирсэн одоо YouTube гэсэн юм байгаа. Тийм ээ? Хүний анхаарал ерөөдөө одоо Монгол HD тэ C1 TV News би суугуудын нэрийг ч одоо мартсан байгаа. Тийм юм байхгүй одоо бид нар бүгдээрээ энэ YouTube-ыг үзээд байгаа шүү дээ. Тэгээд ядаргаатай юм юу юм бэ гэх юм бол тэр саруул, эрүүл, тэ туршлагатай, дипломатч болох магадaltaй ерөнхий сайдын ажлын байртаа тохирсон хүмүүсийн анхаарлыг татах дуртай юу? Тайзныг гарах дуртай юу? Өдөр болгон контент хийх дуртай юу? Би яг сайн мэдэхгүй байна. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Мэдээж хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай.
За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Их нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр үргэлжлүүлээ. За окей. Тэгээ энийг үргэлжлүүлээ үзье заяа. Тэгээ юу хэлсэн бэ гэх юм бол энэ бол эксперимент мөн жүжигчин хошин шогч ерөнхийлөгч болох нь эксперимент мөн. Гэхдээ энийг яагаад хийх ёстой юм бэ гэх юм бол энээсээ муудна гэж байхгүй. Бид нар LED-ний ёроолтой хүртсэн. Энээсээ муудна гэж байхгүй. Үнэн бол чаарсан. Үгүй. 4 област байхгүй. Хэдэн зуун мянган залуучууд нас барцсан. Хуамын 4-1, 3-1 нь улсаасаа зүхтсэн эсвэл нас барцсан. Я не знаю, понимаете, вы живете ж просто в Киеве, вы этого не ощущаете. Смотрите. Киевд амьдарч байгаа хүн энийг уусаа ялгааг мэдрэхгүй. Эдгээр хэлж байгаа юм. Тэ. Киевд амьдарч байгаа хүний хувьд бол өөрчлөлт гарахгүй энэ хүнийг сонгочих юм бол. Хуже не будет. Вот такая история. Сейчас. За энэс дордно гэж байхгүй, энэс муудна гэж байхгүй, энэс аимшигтай болохгүй. Бид нар аль хэдийн ёроолтой хүртсэн. Намайг сонгож. Хүмүүс яав. Хүү. Ач. Ах. Дүү. Энд хэвтэж байгаа. Гимтсэн, бэртсэн, хөгжлийн бишэлтэй болсон. Аавынхаа үүргээ биелүүлж чадахгүй, ажлын байр хасч чадахгүй, гэр бүлээ тижээж чадахгүй, эхнэрээ зовоож байгаа. Эргчин болно. Энэ бол эх 80 жилийн хугацааны Украин улсыг зовоо. Тийм ээ. За. Тэгэд Киевийн хүмүүс нь зовхгүй. Киевд амьдарч байгаа хүмүүс та нар энийг мэдрэхгүй. За энэ хүний нэг аавыг зөвгөөд фронт руу авчиж байна. Нэг хүн төрсөн. Тэ. Нэг ээж нэг харж миний хүү хайчиж ба. Тэгээ удахгүй бас нас барах магадлал маш өндөртэй. Дортно гэж байхгүй. За тэгээ ямар айлтай юм бэ? За тэгэл хүмүүс юу хэлж байна гэх юм бол энэ тэгээ том гүрэнгүүд тэгээд иймэрхүү хүнийг сонгосныхаа дараа бүр ялагдсныхан дараа эсвэл ялагдах маш ойрхон болцсон. Тэгэд улсыг чинь илгийн чи яв, бөөрийн чи яв. Тэ уушгийн чи яв, зүрхийн би авчи гэж хааж газрын баялагийг би авчин. Ийм аюултай. Намайг хүснээрээ дууд. Гэхдээ үр дүн энэ байна заяа. Оршуулгын талбайд дүүрсэн, залуу хүмүүс нь нас барж гин. Эмэгтэй хүмүүс нь зүхтцсан, эдийн засаг нь байхгүй, ажлын байрууд нь байхгүй. Улсын ирээдүйн бүрхэг том Орос Америкчууд тэр улсыг хуваагаад авч байна. Тавилангийн хин одоо шийдэж байгаа юм бэ гэх юм бол Трамп, Путин хоёр. Тэр хоёр сайн хүн үү? Үгүй, хэлцэл хийдэг. Ширүүн тэг акулууд чон шиг хүмүүс байгаа шүү дээ. За Трамп юу хэлж байна? Сонсоо. Маргааш том юм хэлж магадгүй. Би Путинтэй уцаар ярина 2 өдөр. Маргааш. Хагасаа бүтэн сайн бид нэр олон ажлын ард гарсан. Тэгээ энийг одоо зогсоох гэж үзэх гэж байна. Бүтэх юм уу юм уу хэдүүлээ харъя те. Чадах юм уу чадахгүй юм уу мэдэхгүй байна. Гэхдээ шанс бол байгаа. Бид нар газар нутаг ярина. Тэгээд дайн эхлэхээс өмнө газрын зураг өөр болсон. Цүмээ нөгөө нэг том цүмийн цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц орж байгаа. Хэдэн ордууд орж байгаа. Ukraine and Russia. We're already talking about that. Dividing up. Ерөнхийдөө ингээд муухай сонсогч байгаа үстэй. Тэ? Путин, Трамп нэг улсыг ингээ белуу шиг ярьж байна те. Чи тэр зүсмийг авч. Би энэ зүсмийг авч. Тэ? Үгүй. Тэ? Тэр тортноор байгаа гүзэлзэн би идэ. Тэр кремтэй хэсгийн чи идчих.
Тэ хөрөнгөтийн чинь ингээ газрын баялын ингийн мингэт тийг. Ямар вэ? Тэгсэн чинь өөр жүжигчин ингээд бас тэнхтэй явж байгаа. We agreed to accelerate our practical work to support a potential deal. So we will now move into an operational phase. Бид нар одоо үйл ажиллагаанд орох гэж байна. Keir Starmer. Our militaries will meet on Thursday this week here in the United Kingdom. Бидний цэргийн албахан энэ 4 өдөр Лондонд уулзнаа. To put strong and robust plans in place. Энэ их амар хүчтэй хүн шиг дуурах гэж энэ зовж. Тэгээд бэ. To swing in behind a peace deal and guarantee Ukraine's future security. Macron бас юу хэлж байна? Macron does not consider Russia's opinion important. Macron юу хэлж байгаа юм бол Оросын үзэл бодол надад хамаагүй гэж байна. Macron бид нар их тайвныг баталгаажуулах цэргийн алба Украинд явуулна байршуулнаа. Орос хүлээн зөвшөөрөх юм уу үгүй юм уу биднэрт падлаа. Тэгээд би бас ойлгох хичээсэн европчууд яагаад ингэж байгаа юм бэ? За тэгээд нэг контентээс би нэг жоохон ойлгож чадсан тэрийг одоо та хэд хаваалцъя. Glenn Dyson дахиад. Joined by Dr. Glenn Dyson, who is joining us from Oslo. He is a professor of international relations at the University of Southeastern Norway and is also an editor at the Russia in Global Affairs Journal. Thank you so much for joining us. Thank you. Let me begin by asking you, Trump has announced the date. He will be talking to Putin on Tuesday. What can we expect? Well, I think the main three issues has to be neutrality for Ukraine, what to do about contested territory, that is which land belongs to each side, and finally the rights of the Russian minorities who still live within Ukrainian borders. За, гурван юм. Украин neutral байх ёстой. НАТО-гийн талд орохгүй, Европын талд орох. Европын талд орч магадгүй НАТО-гийн талд орохгүй шүү. Хоёрдугаар газар нутаг, хөрөнгө. За, гуравдугаарт ерөөхдөө Украинд дайн дуусны дараа ч гэсэн амьдарч байгаа Орос цустай тэгээ Орос хэлтэй хүмүүсийн эрх ашиг яах юм бэ? Энэ гурван том. Keep in mind that this began with Trump administration first getting Ukraine to the negotiation table, that is to agree on the principle of a ceasefire. Now, what they need to do now with the Russians is the next step in this process, which is to organize the conditions or the formalities around. Эхний том амжилт нь юу байсан бэ гэх юм бол Америкчууд Украинчуудыг хаашаа шахаж чадсан бэ гэх юм бол за эхлээд энэ байлдааныг төр зүртээ зогсооё. Энийг Украинчууд хүлээн зөвшөөрсөн. Одоо хаашаа хүрэх ёстой юм бэ гэх юм бол инх тайвны одоо урт хугацааны мөнх инх тайвны нөхцлүүдийн тодорхой гаргах ёстой. Нарийн заалтууд. On the ceasefire because they need to have some political agreements towards the end of this. They need to, who would observe it. What would happen if someone would breach it, but overall the key problem for the Russians is Тэгээ нарийн залт юм бэ гэх юм бол ерөөдөө энэ инх тайвныг хэн батлах юм бэ? Тэ? Хэн хяналтыг хийх юм бэ? НАТО бол хийхгүй. Тэ? Англичууд хийхгүй мөн, Францчууд хийхгүй мөн, Германчууд хийхгүй. За хэн хийх юм бэ? Америкчууд бас хийхгүй яагаад гэвэл НАТО. За тэгээ энийг хэн хийх юм? За энээсээ илүү чухал. They are very reluctant to accept any ceasefire without any purpose behind it if it doesn't address the underlying tensions or source of the conflict which has to be addressed. So Оросууд өмнө зөндөө хэлжсэн зүгээр л 30% завсарлагаа хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэх юм бол амьсгаа авах боломжгүй. Тийм учраас энэ тийм байлдаанаа зогсоох тийм урт хугацааны инх тайвны төлөө том шалтгаан байж Оросууд энийг хүлээн зөвшөөрнө. I think this is moving along with the peace process. Right. And, while Ukraine is adamant on getting a NATO membership with ally nations like UK and France backing him, Russia has clearly gone against it. That being said, what kind of security guarantees can this talk come out with in the context of Ukraine? За тэгээд Украин улс НАТО-гийн гишүүн болох гэж үзсэн Оросууд энийг эсэргүүцэж байгаа. За хоёр дахь өдөр Путин, Трамп хоорондоо уцаар ярьсныхын дараа Украин улс тийм аюулгүй байдлын баталгаа тий хамгаалтын баталгаа тий ямар үр дүн гордож болох юм бэ? Likely not. Because the main reason why Russia invaded to begin with was because since 2014, since the government in Ukraine was toppled with the support of NATO countries, the main thing that the Russians have been pushing for is to restore the neutrality of Ukraine. So
Ямар ч найдлага байхгүй. Байх ёсгүй. Яг гэх юм бол 2014 оноос ахуулаад Оросууд яагаад энэ Украины талбай нутаг дот дээр алцаад байгаа юм бэ гэх юм бол Украин neutral байх хэрэгтэй. Аль талд Оросын талтаач орохгүй, НАТОгийн талтаач орохгүй. Жоо худлаа л да. Оросуудын дотор ингээ пропаганда явуулж таарна, сонгуулийг нөлөөлж таарна, тий. Гэхдээ аль биесээр НАТОгийн шүүмжил, Америкийн баталгаа хамгаалалт, тий, баталгаа худлаа, найдах хэрэггүй. This is the key issue in any peace agreement. Nothing is more important Энэ бол хамгийн том than this for the Russians. Again, they show Оросууд that they're willing to go to war for this. So Байлгаж, this is completely дайн unstable. зарласан It's no бүр бэлэн NATO байсан шүү. membership, but also they've extended it to no de facto membership because NATO tends to pursue a kind of incrementalism. They move in with some troops, and then they build up a weapon system, missiles, and ends up with a de facto membership. So Russia. Аль биесний НАТО гишүүнчлэл байхгүй. За de facto гэдэг чинь хуулийн дотор бичигдээгүй ирнэ, гишүүн болоогүй ирнэ. Украинд одоо Английн цэрэг, Францын цэрэг, Америкийн цэрэг. За тэгснэ нэг бааз, дараа нь дахиад нэг бааз гэсэн гинт нэг хэдэн пуужин тэг баг багаараа ингээд хүт уус амлсан чи баг багаараа бүлээн болсон чи ингээд халуус болдог тийм юм бас байхгүй гэж. Said very clearly that they will not accept under any circumstances any security guarantees which results in any troops from NATO countries to be stationed in Ukraine. So тийм учраас энэ Starmer Macron ярьж байгаа юм угаасаа бүтэхгүй байхгүй юу. Тэгээ яагаад ингэж байгаа юм бэ би ойлгох гэж хичээсэн. Одоо тайлбар нь гарч байна. They can call themselves European or EU or whatever it may be, but they're still from NATO countries. And the way that the Russians see this, the war in Ukraine has been a proxy war between NATO and Russia. So to have NATO soldiers now somehow be used there as peacekeepers is considered unacceptable. And as Boris Johnson and Marco Rubio has also admitted, this is a proxy war. So this means that NATO can't really have much of a role in as peacekeepers or providing security guarantees to begin with, because if there would be security guarantees involving the NATO countries, then there would be too great of an incentive to restart conflicts if the NATO countries would then join the war on the side of Ukraine. Тэгээ ямар нэгэн байдлаар тэр НАТОгийн гишүүний цэрэг эсвэл НАТОгийн бус гишүүний цэрэг, Английн цэрэг, Францын гишүүн, Франц улсын цэрэг тэнд байх юм бол дайныг эргүүлэн эхлүүлэх, шинээр эхлүүлэх тэгээ ашиг сонирхол хэврээ үлдэх магадaltaй. Тийм учраас тэрийг тассан зогсоох ёстой. Тийм учраас худлаа. Right. And how positive are you, though, regarding the ceasefire talks? So Trump seems that there is a good vibes coming in from Russia. Or what do you think? Well, I think the Americans and the Russians effectively want the same thing. They want the war to end. It's the conditions around it which they can't really agree upon yet. However, so far there's been some reason for optimism. That is, under Hegseth, they did. Та Америкийн тухай юу гэж бодож байна? Оросын талаар юу гэж бодож байна? Ярьж байгаа юм. Тэд нэр ерөөдөө Дональд Трамп жоохон оптимистик байж тээ. Бүтэх магадлал нэмэгдээд байна уу үгүй юу та юу гэж бодож байна гэсэн чинь яа жоохон оптимистик байж болох юм байна. Яг гэх юм бол зарчмын хувьд Америк, Оросууд хоёр тал яг адилхан үр дүн хүсэж байгаа, инх тайвныг хүсэж байгаа. Peter Hegseth бас өөрөө юу хэлсэн бэ гэх юм бол Украин НАТОгийн гишүүн болохгүй. Алиныг хэлсэн. That there would be no NATO expansion. НАТО бас Ukraine would have to accept some loss of territory. Тэгээ Украин бас талбай нутаг алдна. That there couldn't be any US security guarantees. But still, there's a lot of things to be worked out, and also they have to sell this to the American political establishment, to the Europeans and the Ukrainians. But overall, you have these three issues, and I think on the neutrality, land, and minority rights. Now, interestingly enough, the only thing I think that the Russians are willing to make compromise on is the land. That is. Тэгээ зарчмын хувьд бол энэ хоёр гүрэн юуны төлөө ярьж байгаа юм бэ гэх юм бол Украинч бас яг адилхан нөгөө түрүүнд дурсажсэн гурван юм тий. НАТОгийн гишүүн болохгүй, газар нутаг, за тэгээд нэмээд Украинд амьдарч байгаа Орос хэлтэй, Орос цустай хүмүүс. Тэгээ Оросууд юун дээрээ буулт хийх магадaltaй юм бэ гэх юм бол газар нутаг магадгүй. Where do the borders go? Here is possible to make compromises. On the other hand, land is also, by Russia controlling the territory, it also ensures for the Russians that this territory can't be used in the future by NATO as a spearhead against Russia. And also by having these territories under Russian control, it also ensures the right of Russian minorities. So this is why it's going to be very, very difficult. And given the complete... газар өгмөр байгаа буцаагаад өгмөр байгаа гэсэн ч тэнд амьдарч байгаа Орос хүмүүсийг
эрхийг бас хамгаалах сонирхол байгаа. За нэмээд илүү их талбай эзэмшнэ гэдэг чинь дараагийн удаа нэг байлдаан гараад ирэх юм бол тий аюулгүй байдлын хувьд бол илүү их талбай байгаа гэсэн үг өөрийнхөө газар нутаг хамгаалах тийм учраас Оросууд бас талбай өгөх дургүй байж магадгүй. Absence of trust now. Ямар ч итгэл байхгүй болсон. It's going to be very hard to make an agreement. Учраас энэ хэлцэл бүтгэх хэцүү. Nobody wants this to continue. So энийг хийж үргэлжлүүлмээргүй байгаа. Тийм учраас оптимистик байх үндэслэл байгаа шүү. But this is a first step, I think. Гэтэ анхны алхмаа It's very interesting хийгдсэн. За одоо хамгийн because we чухал. know that military leaders from UK and the allies of Ukraine are also taking place. They're having a meeting on Thursday. What do you expect from that? Түрүүний Keir Starmer ярьжсэн Европчууд тэгээ 4 өдөр уулзах юм байна. Эдгээр аль хэдийн хэлсэн ширээнээс хөөгцөн ирнэ жижиг ширээн дээрээ одоо нөгөө томчууд том өрөөнд дотор ярьж байхдаа энэ Европчууд хүүхдийн өрөөнд дотор хэлснээ ингээд нэ гэж яриад байна. За тэгээд тэрийг юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Яагаад тэд нар ингэж байгаа юм бэ? Well, the Europeans seem very concerned that the war would end in an unfavorable way. Also one which cuts the West out of Ukraine, because once that happens, the US will leave Ukraine. Европчууд юунаас айж байгаа юм бэ гэх юм бол энэ байлдаан дуусаад Украин ялагдах нь. Украинд ялагдах нь. За нэгдүгээрт биш үү? Тэгээ Украины дайн дуусчих юм бол Америкчууд тэрнээс сонирхлоо татчихын, цэргүүдэд татчихын, санхүүжлээ татчихын. За дараагийн алхам нь юу байх магадaltaй юм бэ гэх юм бол Америкчууд Европоос, Германаас гэх мэтчнэн цэргүүдэд татах магадaltaй. Тэгээд Европчууд царай алтан гэсэн үг дэлхийн тайзан дээр. And if the US leaves Ukraine, they already signaled that they would like to reduce their presence in Europe. So this is not just a defeat for Europe in a proxy war, but it also could entail almost collapse in geopolitical relevance. So тэгээд хэлж байна. Энэ бол зүгээр Украин ялагдж байгаа биш. Тэ? Бас ганцхан Европ ялагдж байгаа биш. Энэ дайн дуусчих юм бол Америкчууд Европоос зээлээд өгчих юм бол Европ тэ дэлхийн геополитикийн тайзан дээрээ хамаагүй болж эхэлнэ. Франц жижигхэн, Их Британи жижигхэн, Германы эдийн засаг сул болж байна. Тэгээ том юмнууд хятад өмнөх одоо 2008 оны 2006 оны хятад улс өнөөдрийн хятад улс шал өөр шүү дээ. Тэ дэлхийн тайзан дээр эднэр хамаагүй болох магадaltaй. Тэрнээс айж айгаад ах шүү ингэнэ. There's a lot of desperation. I'm not sure what the British are talking about when they're saying putting troops on the ground and planes in the sky. Macron said that he doesn't care what Russia thinks about European peacekeepers, but the Russians have made it very clear that if the European armies begin to appear in Ukraine, they will be considered legitimate targets. So he should care. Otherwise, we have abandoned the reason long time ago. Яг сүүлийн хэсэг нэг сонирхолтой юм биш. Тэгэхээр Европчуудыг одоо ойлгохын тулд энэ үнэ юм уу худлаа юм уу сайн мэдэхгүй байна. Глен Дисингийн үнцэг магадгүй заяа. Энэ Европчууд юу юм бэ гэх юм бол нэг 6 7 8 дугаар ангийн атманууд тий хэдүүлээ 6 8 дугаар ангид байхдаа бидний тавилангийн өдөрч исэн. Бид нэр тэднэрээс айдаг байсан. Хүндэлдэг байсан. За гэхдээ хэдүүлээ томорч जैन тий одоо их сургууль төгссөн мастрын юу муутай гэсэн ингээд тэр атманыг одоо харах оо яасан хөөрх юм бэ? Одоо яатсан гинэ? Ямар юу ажлын байргүй да. Юу гинэ? Гэрээ зарцсан. Уучлаарай. Цагаачдын дэрэгд амьдардаг. Муслим ба юу? Муслимын дэрэгд гих мэт чинь тийм болох гэдэг байгаа байхгүй. Автомашины үйлдвэрлэл яасан гинэ? Тэ? Хөөрхи 100 мянган цэрэгтэй гинөө. Бараг онгоц байхгүй юм уу тий? Яана. Тэгээ Европчууд одоо тэгээ 27 гишүүнтэй юм уу тий? За. Тэгээд нэгдсэн хоолоор дуурч чадахгүй. Тэгээ Кая Калас мэдрэл мод за хамаагүй. Тий. Энээсээ Европчууд айж магадгүй юм байна. Make sense. Тэ бодож үзэх хэрэгтэй. Маргааш уулзъя.